Цахилгаан хүчтэй багасхад цахилгаан халаалтын халалт яагаад багасдаг вэ? Манай айл өрхийн цахилгаан хэрэглээ 220 вольтын стандарт хүчтэй байх ёстой. Гэвч зарим үед оройн цагаар ачаалал ихтэй цагуудад хүчтэй 200-аас 180 вольт хүртэл буурах тохиолдол гардаг. Хүчтэй буурахад цахилгаан халагчийн ажиллах чадал шууд буурдаг. Учир нь цахилгаан халаалт цахилгааныг дулаанд хувиргадаг төхөөрөмж бөгөөд гаралтын чадал нь багасдаг. Гэрийн цахилгааны шугам дээр вольтметр ашиглан хүчтэй хэд ирж байгааг шалгах. Хэрэв хэд бага ирж байвал хүчтэй тогтворжуулагч ашиглаарай. Оруулгын кабель утасны чанарыг шалгаж, нарийн муу холболттой эсвэл залгаатай утас хүчтлийн уналтыг нэмэгдүүлдэг тул солих шаардлагатай. Нэг шугамд олон өндөр чадлын төхөөрөмж зэрэг ажиллавал хүчтэй ундаг тул кабелийн ачааллыг зөв хуваарлах нь чухал юм. Хэрвээ таны ашиглаж буй цахилгаан халаалт бүрэн чадлаараа халахгүй, дулаан сул байгаа бол шалтгаан нь ихэнхдээ ирж буй хүчтэй багассан байдаг. Ийм нөхцөлд халаалт эвдэрсэн гэж ойлгох хэрэггүй. Харин хүчтлийн тогтворжилтыг шалгах нь хамгийн зөв алхам юм.